Agis Weekly Show орон нутгийн хэмжээнд залуучуудын оролцоо, залуу хүмүүс юу бодож явж байгаа талаар подкастыг эхлээд хамгийн анхны дугаар болох Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч Улбаатарын намын цэцгийг хүрэлцээд мэдээ үзэх гэлээ. Арангаас харан дээр гарсан анхны аймаг болно. Танд хэрэгтэй мэдээллийг бид хүргэх болно. Өдөө орон нутгийн Монгол улстай болж байгаа процессуудыг та бүхэндээ цаг алдруугаар хүргэх нь манай нэвтрүүлгийн зорилго. Weekly Show 7 хоног болгон тогтмол явуулахаар хичээж ажиллах болно. Надад асуулт байна. Харин та хэлнэ үү? Улбаатарын намын цэцэг дүүгээ хамгийн анхны зочин болгоод өрсөн байна. Урилгыг бас хүлээж авч ирээд оролцож байгаад баярлалаа гэж хэлье. Үзэгчдэд өөрийгөө товчхон танилцуулбал. Намайг та намайг Улбаатарын намын цэцэг гэдэг Арангаа аймгийн Эрдэнэбулган сумын лаборатори 1-р сургуулийн 12А ангид суралцсан. Баялаа яриагаа бол ерөнхийдөө Арангаа аймгаас эхлүүлэе гэж бодож байна. Арангаа аймагт сурч боловсроход ямар байна? Бичиг нөхцөл ямар байна? Залуу оюутан болох гэж байгаа хүний хувьд ер нь бол Арангаа аймаг юу гэж дүгнэж байна? Манай аймаг болохоор яг хөгжил угсаа баг энийг хүн болгоно мэдэх баг. Яг сурч боловсрол гэх юм бол яг манаас одоо би бол 12 дугаар анги бус сурагчдаас илүү хичээлээ хийж илэрхийлэх шалтгаан бэлдэх хэрэгтэй. Тэгэхээр одоо ингээд суралцах газар нь ингээд нэгт анги юу намын сан кофе шоп энэгээр суугаад явхад бол хүндрэлтэй байдаг гэх юм уу, ингээд чимээ шуугаан нь тэгээд хүмүүс нь байдаг. Тэгээд зарим нэг газар ингээд хичээл хийдэг газар биш хөөдөг ч юм уу. Тиймэрхүү. Тэгээд манай сургууль болохоор бүднийг ингээд ангуудын чөлөөлж игээд үдээс хойш ингээд хичээл хийж болдог. Гэсэн тэгэхээр хэд бол байцгүй тийм. Тэгэхээр ер нь бол сурах орчны хувьд бол Улаанбаатар хотоос одоо сурч үзэг учраас сайн мэдэхгүй байх тийм. Тэгэхдээ яг хувийн өнцгөөс манай багш нарын ур чадвар хувь хөндлөлөөс чинь хөгжүүлэх юм байна. Энэ тал дээр гэх юм бол яг өөрсдийнх нь өөрөг тэгээд болохоор мэдээж хүн болох ингээд тодорхой хэмжээнд өөрийнхөө сургаж байгаа биднэрт тэгээд хүүхдүүд гэсэн тэрийг нь өөрсдийнхөө хэмжээнд хүлээж авч байгаа. Цэц залруулах зүйл гэх юм бол дутагдaltaй л даа гэх юм уу. Дутагдaltaй тал байдаг. Гэтэ тэр нэлээсээ заах хэрэгтэй юм болов уу? Багш гэдэг үүднээсээ хараад одоо зарим нэг багш нар ч одоо юм уу би угаасаа ийм хүн гээд би ууртай хүн, би угаасаа даалгавар ингэж шахдаг хүн, би угаасаа хичээлийн ийм арга барилаар ордог хүн гээд өөрийнхөө зүгээс оруулцдаг. Яг тийм шүү дээ. Багш гэдэг хүн яг тийм байх ёстой гэдэг нэг зарчимдаа яг илүү тулгуурлаж хичээл заах, ямар нэгэн дүн гаргах, ямар нэгэн сургуулийн үйл ажиллагаанууд яг тэр зарчимдаа баригдаж явдаг байвал тэгэхээр яг хүн гэдэг талаасаа ямар нэгэн нийгмийн ямар олон юмнууд орж ирээд тэрэн дээрээ илүү тулгуурлаад тэр мэрэгчлээ ханддаг юмнууд бас нэлээд хичээлэгддэг юм. Тэр тал нь нэлээд хүндрэлтэй гэх юм уу? Тэгэхгүй оюутан боллоо. Насанд хүрч байна. Юу бодогдож байна? Аймагт орон нутгад бас буцаж ирэх бодол байгаа юу? Юу н хаашаа чиглэж? Миний хувьд эхлээд би өөрсөн боловсрол өөр хэмжээний өөрсөн тулталыг аваад тэгээд тэр чиглэлээр бичлэн болно гэх юм уу? Тэр чиглэлээр юмсан амжилтанд хүрээд юмны хувьд болохоор ингээд аялал жуулчлалыг нэлээд сонирхдог. Тэгээд нэлээд өөрийнхөө хэмжээнд ингээд амжилт гаргаад тэгээд бодолтой. Энэ аймагт ингээд аялал жуулчлалаар ямар нэг юм бүтээх боддог. Тэгээд яг болохоо сайн мэдгүй ямар ч гэсэн манай аймагт амар их боломж байдаг болохоор яг тэрийг ашиглаад илүү одоо яг бусад улс оронд байдаг шиг тийм аялал жуулчлалын тийм зүйл оруулж ирэх бодолтой байдаг. Аялал жуулчлалаар буцаад сурчаад буцаад ирнэ гэсэн бодол бол байгаа юм шүү дээ. Хүүхдүүд бол ер нь та нар үеийн залуучууд гадаад руу гарах бодол сонголт бас их байгаа. Энэ тал дээр гадаадд сурах бол юу гэсэн ингээд нэг шинэ орчин, шинэ боломж, шинэ хүмүүс, шинэ үзэл бодол, шинэ орчин гэдэг айгүй юм олон шинэ зүйлийг нээж өгч хүн сорилт тавьдаг болохоор юмсан гадаад гарахгүй шиг уусаа гарна. Суралцахад бол яг харахгүй 4 жилээр хязгаарлагдахгүй сургуулийн хажуугаар ажиллаад 2 сургуульд сурна гэж боддог. Нэг нь Монголда, нэг нь гадаадд. Тэгээд туршлага хуримтлуулаад бас багаар ажиллаж үзээд тэгээд ямар ч нэг хөлөө олцохоор газар л бүцэх байхгүй юу. Хөлчээд. Арангаа аймагт доогоор ер нь үйлдвэрлэл айгүй бага. Өөрсдөө ер нь Монгол улс үйлдвэрлэлээр тэр чигээр л хэцүү байгаа тийм. Тэгэхээр энэ тал дээр үйлдвэрлэлийг ер нь Монгол улс даяар хөгжүүлвэл яаж хөгжүүлэе гэсэн залууны бодол юу вэ? Энэ тал дээр бодож мэдээж үзэж байгаа юм байна. Гэхдээ
улс хэмжээний үйлдвэрлэл үнэхээр чухал үүрэгтэй хэрэгтэй. Тэгэхээр ямар жижиг юмнуудаа бол ямарсаа гаднаас оруулдаггүй л ямар ч гаднаас ямарсаа орж ирэх нь ойлгомжтой. Тэрнээс ихтэй дарагдахгүйгээр өөрийнхөө юмыг яг Монгол гэсэн юм заавал байх хэрэгтэй л байна. Гадны юм байх ч гэсэн Монголын заавал байх хэрэгтэй. Ямар ч аль ч салбарт тодорхой хэмжээгээр өөрийнхөө нутаг орон аймагтаа ямар ч хэрэгцээг тодорхой хэмжээгээр хангацгаа жижиг байх хэрэгтэй л гэж. Одоо үний өсөлт тэгэл ярьж штэ. Хоёлаа аль түрнээс ингэ яриагаа жиглангуу үзэл бодол гэж. Энэ жил бас хамгийн сонирхолтой. 18 хүрсэн тийм. 18 хүрсэн учраас хамгийн анхны сонгуул өгч. Ер нь сонгуулийг өгөх үү? Ачилсан улс төлөөллийн ажилтаа улс тэгээ бид эдийг төлөөлөх ингээд улс төрчин бол ингээд бид эдийн амьдралд маш том нөлөө үзүүлж байгаа айгу том салбар шүү дээ. Бидний амьдралын хийх тодорхой хэмжээнд хувь эзлээд явдаг. Бидний амьдрал нэлээд хамааралтай, айгүй хамааралтай зүйл. Тэгэхээр энд шийдвэр гаргах, бидний өмнөөс шийдвэр гаргах, энд ингээд ажиллах хүмүүсийг сонгож байгаа болохоор миний хувь нэмэр үзэл бодол тийм заавал байх хэрэгтэй. Одоо жишээ нь залуучууд сүүлийн үед энэ сонгуул огтхгүй байгаа шүү дээ. За энэ улс төр бол биднээс бас идэв юм байна. Төвхтэй их байдлууд хүлээж авч байна. Тэгэхээр бусад сурагчаас илүү энэ бодолтой 12 дугаар ангийн төгсөгч байгаа. Миний хувьд бол баяртай байна. Тэгэхээр энэ жилийн сонгуулийн ер нь тогтолцоог мэдчихэж байгаа. Нахаа холимог тогтолцоогоор явагдаж байгаа. Гишүүдийн тоо болсон. Гишүүдийн тоо нэмэгдсэн. Холимог тогтолцоогоор явж байгаа. Тэгээд яг сонирхуулаад хэлэх сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол улсад байгаа хамгийн анхны сонгуулийг тань өгч. Тэгэхээр энэ бол холимог систем. Холимог системийн талаар гэж яах вэ? Холимог системийн талаар нөгөө сонгуулийн мажоритар, пропорционал хоёр тогтолцоог ингээ холилчихсан. Аль алийнхын давуу тал эсвэл талууд ингээ хамтдаа агуулчихсан. Томсгосон мажоритар гэж яриад байна тий. Энэ талаар мэдв. Тойрон томссон гэж ойлгосон шүү дээ. Хангаадал өрсөлдөг байсныг ар хангаа, боёо хангар, үүр хангаа гэж өс нутгийн томруулаад энэ мэдээлэл хаанаас авсан бэ? Нүг сонгуулийн сурталчилгаа явангууд ерөөдөө ингээ хүмүүс ч гэсэн ярьдаг байсан. Тэгээл манай харангаа жижиг юм чи үүр хангаа хүмүүс гаран марна гээд харна. Шинэ одоо та сонгуулаа яаж өгөх вэ? Энэ удаад бол энэ холимог тогтолцоололоор хоёр сонгуулийн нэг саналын хуудас бүглэн. Нэг нь болохоор нам дугуулна, нэг нь болохоор 9 гишүүн дугуулна. Гишүүн 9 нэр дэвшигч дугуулна. Вау. Баярлалаа. Үнэхээр ийм залуучууд байгаад бол үнэхээр баяртай байна. Пропорционал мажоритар хоёроо ингээд задлаад бас манай үзэгчдэд тайлбарлаж үгүй гэвэл яг өөрийнхөө зүгээс яг яаж тайлбарлах. За мажоритар тогтолцоо нь болохоор ингээд дийлэнх олох буюу хамгийн их ингээд нэг санал авсан нь сонгуульд ялдаг. Энэ болохоор нэг нам юм уу хоёр нам төлөвчүүд ингээд нэлийн төлөв нөлөөлдөг ингээд тийм сонгуул. Тэгээд наад тогтолцоо нь илүү олон намд ингээд хүртээмжтэй. Өнө хувь тэмцүүлж намынхаа нэрээр санал хураагаад тэгээд авсан саналтаа хувь тэмцүүлээд намын эхнээс ингээд гişүүдээ ингээд оноогдоод явдаг болохоор илүү олон намаас тийм олон ингээд үзэл бодолтой олон тийм хүмүүс нэр дэвших боломжтой. 126-ыг бид нар яг яаж явах гэдэг юм бэ? 78 нь мажоритар тогтолцоогоор, 38 нь пропорционал тогтолцоогоор. Монгол улс яг хаашаа явдаг? Монгол улс яг юу руу тэмүүлдэг? Юу зориод явдаг? Зүгээр миний үнцгээс харах юм бол яг бүгд ингэ амиа хүүц юм шиг харагддаг. Яг улс төрийнх нь тэрэндээ яг ингэ мөнгө яг улс төр гэдэг салбартаа яг тэндээсээ ингэ мөнгө олох гээд илүү их баяжих гээд тэрийг ингэ амар их мөнгөний уурхаа гээд харцсан ч гэдэг юм уу. Бүх юмас яг ингэ ашиг хараад өөрөө хож ашиг хараад явждаг. Юм ялч салбар нь яг тэр салбартаа л яг ингэ нэг бүгээ яг тэр салбараасаа л ингэ болох гээд бүгд тэр ингэ ашиг харах гээд мөнгөтэй л байвал болчдөг гэсэн үзэл нь илүү давмгаа байгаа юм болов. Тийм болохоор яг ингэ нэг их ашиг хаалаад яг бусдаараа ингэ хэлээд тэндээс яг нэг илүү юм болчвол өөрөө баг ингээ хөдлөө. Мөнгө гэдэг юм л амар давмгаа болсон юм шиг санагдаад байгаа. Мөнгө хэрэгтэй бол хэрэгтэй шүү дээ. Угаасаа мөнгө хуримтлал гээд бүх юм худлаж авах юм чинь хэрэгтэй. Гэхдээ энэ зөвхөн ингээ хэрэглээ авахгүй яг үлсмөрлийнхаа төлөө ингээ олж авч байгаа зүгээр хэрэглээ. Бизнес гэхлээр нь яг юу гэж ойлгох вэ? Ер нь бизнес гэж яг юу юм бэ? Бизнес л уусаад яг тэр жигтэй өрсөлдөөн. Айгу олон ингээд өрсөлдөгч дундаас яг илүү тэр салбартаа илүү ингээд бусдад түгээж чадах өрсөлдөөн. Тэгээд эндээс нэлээд ашиг олох. Тэгээд яг өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг илүү бусдад түгээж чадах. Өөрийгөө бусдад илүү ингээд хүргэж чадах. Өөрийнхөө бүтээсэн зүйлээр ингээд өрсөлдөөн ашиг олох хэрэгтэй. Тэгэхээр хоёлаа дахиад нэг жоохон сэтгэл рүү гүн орохгүй.
Монгол улс яг хашаа чиглээд байгаа юм бол эсвэл чи Монгол улсын ерөнхийлөгч ч юм уу хэрвээ байсан бол чи Монгол улсад хамгийн түрүүнд хийх ажил чи. Яг ингээд атах юм бол жоохон айх баха гэхгүй. Энэ амар том өөрөө хэсэг газраа угаасаа ингээд болохоо байсан бүх газар л ингээд бүтэхгүй. Энэ болгоны эхнээс нь хал засгаж үзсэн ба хамгийн түрүүлээд улс төрөөс эхлээл тэгээд доошоо ингээд хүмүүсийн зан харилцаа бүгднгээс нь эхлээл засах юм бол амар олон л байгаа. Тэгээд ухаарад яг нийтээрээ л хөдлөхгүй бол ерөнхийлөгч байгаад бол ерөнхийлөгч болсон ч ерөнхий сайд болсон ч яг яхахгүй тэр үедээ ингээд өөрийнхөө засч чадхыг засна тэр чигээрээ хичээн үнэхээр нэрээ үнэхээр амар л хичээх бах. Тэгээд барах нь үгүй юм гэдэггүй. Тэр барах бах. Үзэл бодол гэдэг нь юу гэсэн үг? Үзэл бодол гэдэг нь тухайн хүний жижиг юм дээр ч гэсэн ингээд үзэл бодол нь яг ингээд тэр бүлэний шингээсэн. Бусад юмд хандлага гэх юм уу? Тэрний ингээд үзэл бодлоор тодорхойлогдож байна. Одоо үеийнхээ ингээд найз нөхдөд бас нэр байдаг тийм санаа зовж явдаг юм байгаа юу? Найзуудаа хандаад залуучуудаа байлга маягаар гаргаад хэрвээ хэлвэл ингээд манай үеийнхэн ч рүү зуршаал гэдэг ч юм уу ингээд нэг тиймэрхүү ингээд цагаа ингээд өөр назгаж өнгөрөх тиймэрхүү юм айгүй олон мэд веб бол ингээд ихэнх нь татдаг бидний үүрэг хичээл хийх ч гэсэн ингээд хичээл хийхгүй зүгээр л яваад идэг би ч гэсэн гэдэг юм. Яг иймэрхүү юм айгүй олон байдаг. Тэгээд энэ болгоныг ингээд харахад буруу гэдэг хэлэхэд яг зүг яг тэрнийг ингээд том асуудал биш юм шиг одоо хүмүүс ингээд болохгүй л гэдэг хахад үүндээ хэрглэж л байдаг. Тэгээд нэг дараач далтай боловч гэдэг шиг тийм. Тэгээд энэ нэг харахгүй нэг хүн болгоо ингээд айгүй олон хүн хэрэглээд айгүй өргөн хүрээтэй хэрэглээд байгаа болохоор яг ингээд бүгд ингээд ороод байгаа хэл та. Яг харахгүй дэлгүүрүүдээр ч гэсэн байж лээд хинт ч хамаагүй зардаг. 6 дугаар ангийн дүнээр нөхөрт хэрэглэж ин хэрсэн тэгэл энэ бол үнэхээр ингээд өргөн тархсан байгаа хгүй арх тамхинаас илүү. Тэгээд үр дагавар нь илүү бага болоход гэдэг юм бол арх бол ингээд шууд цогтоолчдог. Тамхи бол ингээд үнэртэй думдаг. Тэр бол яг ингээд амар гоё үнэртэй тэгээд үнэрмөнөргөө зарим нь тийм болохоор дэдэг гэж магадгүй. Гэтэ энэ их тийм бид хэдэн үнэ яг эрүүл мэндэд хортой гэж баян ярьдаг ч гэсэн яг биеэр үзег болохоор яг мэдхгүй байгаа хаа. Тэгжэл одоо тийм. Наач гоё юм тий. Яг нэг өөрийнхөө одоо хүн гэдэг юм чи их тийм сониуч чаддаг юм байна. Нөө битий гэхлээр их тийм хүсэж идэг. Заавал нөө юмыг турших гэж үзэж идэг гэж бодоод байна. Тэр уран мэдээж дараа гарна. Тийм учраас бид одоо юу гэж түгэн жилж чадахгүй байдаг шүү дээ. Тайвшруулдаг л гэж сонссон. Яг тэр нь ингээд яг өөртөө мэдрэмж яадаг. Бас ингээд өөрсөнд нь айгүй стресс байгаа. Тэрийг ингээд илэрхийлж чадахгүй, өөрөө гаргаж чадахгүй. Яг яах учраа болохгүй болохоо тэнд нь ингээд яг тэрийг хэрэглэхээр баг ч гэсэн тайвшруул өгдөг болохоор тэгээд бүр хэрэглээд идэв гэж магадгүй гэж. Тийм тэгдэл юм шиг бол энэ зөөр хүүхдүүдийг хараад тахад. Тэс нийгмийн хичээлтэй ер нь сонирхолтой гэдэг юм баг тийм. Ер нь бол бусад залуучуудаас мэдээлэл бол энэ би бас яг өөрөө чинь насны зөндөө хүмүүстэй уулзсан ганцхан ярилцаж үзсэн. Хамаагүй бас сайн байна гэж хэлсэн. Тэгэхээр манай энэ Арангаа аймгийн хувьд гэх юм бол аялал жуулчлалын маш сайн хөтөлбөртэй. Тэс нөө хүмүүсийн үйлчлэл мөлжүүртэй тий гэж ярьдэн штэ. Яг энэ тал дээр аялал жуулчлалаас ирээдүйд суралцъя гэж бодож байгаа юм. Аялал жуулчлал мэдээж манай ямиг бол холдоод олон хэрэг ороход ч гэсэн ингээд үл байгаль нь гоё ингээд байгалаас авах хөстэй тэр бүх мэдрэмжийг авч чаддаг. Тэгээд аялал жуулчлалын салбар нь манай аймагч ингээд тод хөгжүүл зам тээвэр харилцаа жохон ч гэсэн муу штэ. Тэгээд энэ талаараа муу тэгвэр одоо манай аймагт аялал гэх юм бол нэг хідэн бааз байдаг. Энэ тэнд одоо энэ юун сургамд тэгээд нэг хідэн бааз л байдаг. Яг тэрэн дээрээ нэг очихоор яг нэг тэр газараа одоо халуусанд бол халуус байдаг. Тэгээд нэг ойр авайлуудаар морь зөрөөд гэх юм уу нэг тиймхүү жижигхэн байгаад байдаг. Яг тэрэн дээр яг нэмдэггүй зүгээр байгаль дээрээ тогтоол тэрэн дээрээ жоох юм нэмээл яг тэр нь ингээ болсон яг тэрэн дээрээ тэгээ байж л байдаг угаасаа. Шинээр яг нэг юм бүтээж хийж бүтээгээгүй гэх юм уу? Яг тэрэн дээр яг тэрийг ашиглаад илүү татах юм баг хийсэн. Зүгээр л ингээ байгаль дээрээ л байгаа зүйлээ яг ингээ ашиглаад тэр хүн тийм ингээ болгоцсон. Байгаль нь ингээд айгүй гоё тулдаал ингээд тэрийн тэр аялал жуулчлалын салбарууд ингээ яваад идэг гэх юм уу. Хүмүүсөөш одоо юу гэдэг нэг тийм шинжилсэн юм ерөөсөө байхгүй. Зүгээр л байдаг шаврууд нь байдаг халуусыг бол зүгээр тэндээс нэг хоолой татал авчраа хийсэн зүгээр нэг бисен барил болсон яг тийм их юмнууд. Тэгээ яг электронно миний асуусан шиг ерөнхийлөгч байсан бол гэдэг шиг
Аха. Тэгвэл одоо ингэж аялжуулч чиний гарт орчлаа гэж ойлгосон. Тэгвэл хамгийн түрүүнд юу? Бүх хэрэг мэдлэн байлаа гэж зөв төсөөлөл л та. Тэгвэл одоо юу хийх вэ? Тэгээд ингээд мэдээж аялжуулалттай ингээд ирж байгаа үйлчлэгчдээ тухтай орчныг амар сайн бүрдүүлэх байсан. Тэр хүнийг ингээд манай Монгол орны онцлог байгальтай ингээд зарим нэг тэрийгээ илүү ингээд бүдүүлэг байдлаар биш гэх юм уу. Тэгээд тухтай орчныг бүрдүүлэх байсан. Эрүүл аюулгүй тухтай нөгөө нэг юм уус юмнууд бүдүүлэг гэдэг нь үгүй нэг одоо манайх чинь ихэнх нь ингээд хүн жорлонтой шүү дээ. Энэ бол ингээд тэр хүнд айгүй хүнээр тусах байхаа. Бүдүүлгэл. Тэр яриа баг үнэн гэдэг байгаа байхгүй юу? Япон жуулч ирсэн чинь яаж бийцсэх юм гэдэггүй шууд ингэ суудсан. Тэр хүнд бол үнэхээр амар тусна. Яг тэгээд нэг жоохон сэтгэл зүй юутай хүнд бол юу вэ гэж бодоод бараг цухтаамаар санагдах байхаа. Жоохон үнэхээр жоохон муухай санагдах. Манай Монголоос хүн жорлонтой газар байдаг юм л. Би мэдгүй нь бэ. Ваа. Бид юм. Мэдгүй. Би бас мэдгүй. За ер нь бол хоёул сайхан ярилцлага өрнүүллээ гэж бодож байна. Сүүлийн асуулт халамж гэдэг зүйл үү? Өөрөө жишээ нь халамж авдгүй. Хүүхд юм уу гэж нь халамждаар хүүхд бол халамж юу? Юу гэж бодож? Ер нь халамж байх хэрэгтэй. Халамж бол мэдээж тодорхой хэмжээнд байх хэрэгтэй. Ингээ ядуурал одоо ингээ их өөрийг аваа явж чадахгүй хүмүүс халамж бол угаасаа зайлшгүй хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр халамж бол үнэхээр ингээ тодорхой хэмжээнд өөрийнхөө яг хүрээнд энэ чудагаар үнэхээр байх хэрэгтэй. Тэгээд энийг нь одоо яг Монголд бол үнэхээр зүгээр эрүүл хүн зүгээр танилцаараа дамжуулаад нэг групп гэдэг юмд орж ахт чинь иймэрхүү юм бол амар их байдаг. Зүгээр л яг нэг хэдэн удаа ингээд эмчээр ингээд яваад шинжилгээний бичгээр бол орчих болдог. Би нэг үргэлж сонсч ирсэн ингээд манай аав энэ жил нэг толгоогоо ахлаад эмчээр яваад ингээд та ингээд юу гайчих юм бол олон ингээд газар яваад шинжилгээ хийчих юм бол ингээд групп төрч болно шүү дээ. Ухааны мэдчихсэн баггүй юу? Хитэн би бүр ингээд гайхчихсан. Бүр ингээд зүгээр ээжиж ингээд орчих болдог. Тэгэхээр ингээд бусад хүмүүс ч гэсэн ордог л гэсэн үг байхгүй юу? Ингээд ажихаар. Туйлын цорхоо гэж ирдэг шүү дээ. Тиймэрхүү юмнуудыг ингээд амар их болгочихсон. Тэгээ тэр талаараа ингэ яваад байдаг болохоор халамж гэдэг зүйл нь өөрөө ингэ нэг мөнгө авах зүгээр арга юм шиг. Зарим нэг нь тэрийг авч чадахгүй ингээд зүгээр л болгоод хахад зарим нэг нь зүгээр нэрүүл юм. Минийх нь их үүсвэр болоод ороод ирсэн. Болохоос нэг их үүсвэр болоод ороод ирчихсэн болохоор яг утгаа алдсан байгаа ч гэсэн энэ бол үнэхээр хэрэгтэй зүйл. Хавтгараад байна л. Аха арай үрийгээ тэлээд хэрэггүй хүмүүст нь очиод. Ер нь өөр нийгмийн талаар барууны зүүнний ч гэдэг юм. Тэр барууны үзэл баримтлалаар яваад байгаа юм уу? Зүүнний үзэл баримтлал. Улс төрийн намуудыг ярих юм бол энэ бол намуудын бодлогын асуудал. Улс төр талдаа гэж ярих юм бол энэ юу либерал нэртэй ч гэсэн зүүнний орны юу болчихж байгаа юм л та. Зүүнний үзэл баримтлал. Тагийн зочноор Болдоотрын намын цэцэг оролцлоо. Урилгыг хүлээн авч манай подкастт оролцож үзэл бодлоо илэрхийлж залуу үеийн төлөөлөд оролцсон танд маш их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. Эсэлтийн ерөнхий шалгалтанд амжилт хүсье. За баярлалаа. За ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баярлалаа.